Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 20 сургууль 34 цэцэрлэгийг шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. За үүнээс 16 сургууль 11 цэцэрлэг хөдөө оронот тагт ашиглалтанд орох юм. Барилгын компаниудын зүгээс сургууль цэцэрлэгийн барилгыг хугацаанаас өмнө ашиглалтанд оруулж ажиллаж байгаа гэдгийг салбарын яамнаас мэдгдсэн. За яг энэ жишгийн дагуу Архангай аймгийн Эрдэнэ болгон сумын 2 дугаар сургуулийн барилгыг хугацаанаас өмнө ашиглалтанд оруулан хүлээлгээ өгöd байна. Архангай аймгийн Эрдэнэ болгон сумын 2 дугаар сургуулийн хичээлийн байрыг шинээр барих ажил 2019 онд эхэлж, энэ онд төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусч энэхүү ашиглалтанд ороод байгаа. 2 дугаар сургуулийн хуучин барилга нь 2012 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахаа болж, аймгийн мэргэжлийн хэлтийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг гаргаж байжээ. 1957-60-ад оны стандарт гэдэг чинь нэг өөр тийм ээ. Орчин үеийн одоо энэ сургуулийн стандарт ч өөр. Өөрөө 960 хүүхдийн хүчин чадалтай мөртлөө тэр үеийн стандарт бол анги тахимын үед хүрэлцээ бага, давчуу, өөрөөр хэлбэл коридор ч юм уу анги тахим сургуулийн орчин өөрөөр бол хоцрогдсон тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд дээрээс нь сургууль маань нэлээ олон жил болсон учраас бас моралын илэгдэлд орсон эвдрэлтэй тэгээд сурах орчин бас нэлээ хүнд байсан тийм нөхцөл байдалтай. Одоо манай шинэ сургууль бол мэдээж орчин үеийн шинэ технологиор баригдсан. Одоо сургуулийн орчин нөхцөл бол хамгийн чухал. Тэр тусмаа одоо манай насжилт өндөртөө олон жил ашиглагдсан сургууль цэцэрлэгүүд маань бол цаашгүй одоо буулгаж барих шаардлагатай байдаг. Энэ 2 дугаар 10 жилийн сургууль бас мөн ялгаагүй өмнө байсан сургуулийг бол буулгаж шинээр барьсан байгаа. Сурагчид болон багш нар өмнө нь 640 хүүхдийн суудалтай сургуульд хичээлж байсан бол одоо 960 хүүхдийн суудалтай сургууль суралцах боломж бүрдэж байгаа юм. Товчондоо 2 ээлжиндээ 2000 хүүхдийг нэгдүгээр сурах боломж бүрдэж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 8.6 тэрбум төгрөгөөр бүтээн босгосон тус сургуулийн шинэ байр нь олон улсын стандартад нийцсэн гэдгээр онцлог. Багш ажилчдын хувьд шинэ байр, шинэ танхимд хичээлэх болсондоо сэтгэл хангалуун байгаа юм. Өмнөх сургууль маань болохоор хэдий жижигхэн ч гэсэн тэгээд сурч хөгжөөл бас явдаг байсан. Гэхдээ бас сүүлийн үед бол айгүй хэцүү бас дээрээс бас одоо нөгөө нуурах ч юм уу тийм ээ янз бүр ямар эрсдэлтэй юмнууд бол маш их байсан. Сүүлийн одоо нэг 10 жилийн хугацаанд одоо айгүй эрсдэлтэй нөхцөлд бас бид нар хичээллэж бас ажиллаж байлаа. Хичээлийн хувьд болоод энэ одоо бүхэл стандартын орчин үеийн шаардлага хангасан одоо энэ биеийн төвийн талбайтай болсон гадна одоо сагсан мөн бөгөөлбөл хөл өмбөг за ингээд тоороод хөнгөө хэлхийн талбай маань бүгд байна. За дотроо л яг олон улсын тэмцээн болохоор тийм спорт залт болсон байна. Сургуулийн барилгыг 8 дугаар сарын 31-нд гэхэд дууссан улсын комист хүлээлгээ өгөхөөр төлөвлөж байсан ч гүйцэтгэгч байгууллагын зүгээс барилгын ажлыг эрчимжүүлснээр энэхүү хугацаанаас өмнө дуусгаад байна.